Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн хорооноос эрхлэн 5 жил тутамд нүүдэлчин монголчуудын уламжлалт ёс заншил, ардын бэлэг аман өвийн ховор хосгүй төрөл зүйлээс эзэмшүүлэн өвлүүлэх түгээх зорилгоор ардын урлагийн их наадмыг зохион байгуулж байна. Энэхүү наадмын Улаанбаатар хотын дүүргүүдийн ардын авьяаснуудын шалгаруулалт өнөөдөр хан уул дүүргийн соёлын төвд боллоо. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн хороо орон даяар 5 жил тутам зохиогддог ардын урлагийн их наадмыг орон даяар зохион байгуулж байгаа. Энэхүү наадамд балчир хүүхдээс буурай өвтгөс хүртэл янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс оролцож байна. Өнөөдөр хаан уул дүүргийн соёлын төвд Улаанбаатар хотын 6 дүүргийн ардын авьяаснуудыг шалгарууллаа. Энэхүү шалгаруулалтанд 180 ардын авьяасны оролцсон байна. Тэгэхээр энэ наадам бол их чухал ач холбогдолтой юм. Яг гэвэл ардын язгуур урлаг гэдэг бол тусгаар тогтнолын асуудалтай нэг толботой. Өөрөөр хэлбэл үндэсний ясны онцлог гэдэг бол тэр улсын соёлын гол асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр энэ наадмын гол зорилго бол ардын язгуур урлагийг хөгжүүлж, уламжилж, өвлүүлж, судалж, шин зүйлийг идэвхтэй гаргах зорилго байгаа. Нэг талаар. Ер нь нарийн ярих юм бол энэ наадам маань 10 жил завсарлаад энэ жил явагдаж байна. Энийн өмнөх 5 жил явах ёстой байсан наадмын үеэр их Монгол улсын 800 жил яваад давхарцаад 800 барин хууш 800 уртын дуу бэлтгэхэд гол анхаарлаа тавьд энэ наадам явагдаагүй юм. Ер нь энэ наадам бүр анханасаа ардын бүх ард түмний урлагийн үзлэг нэртэй явж исэн шүү дээ. Бүх ард түмний гэж. Одоо бол язгуур урлагийн наадам раягтай хамгийн гол нь бол ардын авьяаснуудыг онцлон алдар шуулах, илэрүүлэх олж тодтоход орж байгаа юм наадам. Энэ концертуудыг харж хахад хүмүүсийн хамралсан байдал, тэр уран бүтээлийн төрөл зүйл их сонирхолтой зүйл байна шүү. Тэгэхээр энэ бол бас сайн талтай. Энэ наадмын зорилго бийж байгаагийн нотлогоо юм да. Нэг тийм хоноод налайх дүүрэг их сайхан бэлдсэн байсан. Баг нуур налайх баг хангай бид үлдсэн дүүргүүдээс тэгэхээр өнөөдрийн 2 дүүр ингээд 5 дүүргийн тоглолт төвлөрсөн дүндээ бас ихэд хангалуун байна. Тэгэхээр ардын урлагийн их наадам энэ жил их онцлог жил болох гэж байна. Хүннээ бүрэн байгуулагдсны 2200 жил, үндэсний эрх чөлөөний 100 жил, ардын хувьсгалаа 90 жил гээд энэ их тэмдэглэлт байна жилүүд ардын урлагийн наадам зохион байгуулагдж байгаараа их ач холбогдолтой ийм арга хэмжээ болж байна. Тэгэхээр ардын урлагийн их наадам хуучнаар бол бүх ард түмний урлагийн их наадам гэж 1961 оноос хойш зохион байгуулагдаж явж байгаа. Энэ удаагийн наадмыг бид нэр 10 дахь удаагийн наадам гэж зохион байгуулж байна. Наадмыг зохион байгуулах хороо байгуулагдсан. Соёл урлагийн хороо ардын зохион байгуулж оролцож байна. Нийтдээ ардын урлагийн их наадмын 2 дугаар шатны шалгаруултыг 10 бүс болгон орон нутагт зохион байгуулж явлаа. 10 бүс гэхэд бид нар Овс аймагт, Баян Улгийн, Ховд, Завхан аймагт, Хөөсгөл, Говьалтай гэх мэтлэн. Ингээд сая хамгийн сүүлд Дорнод аймагт Зүүн бүсийн 2 дугаар шатны шалгаруултыг зохион байгуулаад ирлээ. За өнөөдөр бид нийслэлийн 6 дүүргийн энэ ардын авьяаснуудын 2 дугаар шатны шалгаруултыг зохион байгуулан явуулж байна. Тэгэхээр энэ 2 дугаар шатны бүсийн шалгаруултанд нийтдээ нэг одоогийн байдлаар нэг 400 гаруй авьяаснууд цуглаад наадаж байна. 2 дугаар шатны шалгаруулт маань их амжилттай болж байна. Өнөөдөр хүн амын ихэнх хэсэг амьдарч 50% нь амьдарч байгаа нийслэл хотын дүүргүүдийн ардын урлагийн 2 дугаар шатны шалгаруулт бол амжилттай зохион байгуулан явагдаж байна. Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын 4-6-гийн 2 дугаар заалт, соёлын үеийг хамгаалах тухай 18 2 дахь заалтын дагуу боловсрол соёл шинжилх ухааны сайдын 2010 оны 29-р тоот тушаалаар энэ оны 6 сарын 29-ноос 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд ардын урлагийн их наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар ажиллаж байна. Бүсийн наадамд аймаг бүрээс 20 хүртэлх авьяастан 30-аас 40 орчуудын бүтээлийг сонгон шалгаруулах бөгөөд Улаанбаатар хотноо болох нэгдсэн арга хэмжээнд 1 аймагаас 18 хүртэлх, 1 дүүргээс 25 хүртэлх ардын авьяастан. Аймаг бүрээс 20, дүүрэг бүрээс 40 хүртэлх гар урлагийн бүтээлийг тус шалгаруулж байна. За, ер нь бол Баруун аймагуд, Төвийн аймагуд, за хойд Умард аймагуд, за тэгээд зүүн Дорнод төсийн аймагуудаар ингэж явлаа. Энд бол энэ ардын урлагийн хүрээнд бол
бас дөрсөх урлаг гар урлалын талын бүтээлүүдийг ингээд дэлгэж тавьсан байгаа. За энэ бол одоо энэ уралдааны бас нэг том шалгуур бас үзүүлэлт болж байгаа. За ер нь бол аймаг онцлогтой байна. Бүс нутгийн бас нэг өвөрмөс шинж харагдаж байгаа да. Тэгээ өнөөдөр бол энэ Улаанбаатар хотын дүүргүүдийг бас үзэж байна. За энэ бол бас энэ уралдааны хүрээнд бас үзэсгэлэн гаргаж байгаа, үзэсгэлэн байгууд дэглэж байгаа, үзэсгэлэнгийн орчин талбайг яаж зохицуулж байна, энэ бас их очир утгатай авч үзэж байгаа л да бид нар. Тий. Тэгээ ер нь бол Хөдөөгийн аймагудаас бас энэ Увс аймаг, Орхон уул аймаг, за Дорнот аймаг бол их сайхан зохион байгуулсан да. За Нясуурыг өнгөрсөн 2010 оноос эхэлж хийсэн. Тэгээ яг хугацаа бол нэг жил шахах хугацаанд хийлээ дээ. За яг зорилго бол үндэснийхээ морин хоорыг одоо бас энэ ясаар одоо урлаж, сэлбэрлж одоо ингэж хийж бодсгийсэн. Тэгээ ер нь ясан хоор одоо цаашдаа дуу ямар байдгийг, ер нь цаашдаа одоо хэрэгцээ ямар байдгийг хэрэгжилж болох юм уу гэдэг талаас нь бас судалж үзэх зорилгоор ингэж ясаар бүтээсэн. За энэ бол малын яс, бүхрийн яс, хоньны яс, ийм ясаар ингэж хийсэн. Ясаа нэлээд боловсруулж ийж одоо өнгө бүх одоо дос юуг нь авчиж ингэж хийдэг юм үүтэй энэ. За төмөр уураас мөн адилхан төмөр уурнаа зорилго хийх зорилго юу гэхээр ер нь ган сэлбэр ган болоод металлаар сэлбэр хий. Тэрнийг одоо юун дээр төвчглэж хийх үү гэж бодохоор үндснийхээ хүчин морин хоорон дээр бас одоо ган сэлбэрийг хийж үзүүлээ гэж бодсон. Гол нь юу гэхээр би ган сэлбэрээр морин хоор бүтээл гэж ингэж бодсон. Тэгээд энийг хийсэн. За энийг хийхэд бол материал байна. Тэгээд багж нь одоо хүндрэл нь багж тийм ээ. Тэгээд энэ одоо нэг чинь сэлбэр хийхэд төмөр одоо металлууд чинь бол нэлээд хүнд. Тийм ч учраас энэ дээр одоо багжаас зөв сонгож авах хэрэгтэй. Тэгээд материалаа зөв сонгох хэрэгтэй тийм. Морин хоор бол одоо сул төмрөөр хийвэл хуурай их хөнгөн маягаар хийх хэрэгтэй. Тийм ч учраас одоо бусад өнгөт металлуудыг нэлээд оруулсан. Энд бол зис орлоо, зэвэрдгүү ган орлоо, хар төмөр орлоо, юу орлоо, хөнгөн цагаан орлоо, гуйл орлоо. Одоо энэ бүх одоо металл хийсүүд орсон. Ардын урлагийн наадмын 2 дугаар шатны арга хэмжээ Увс аймгийн Улаангом хотод 4 дугаар сарын 20-оос 22-ны хооронд Увс, Ховд, Баян үлгийн аймагуд, Завхан аймгийн Улаастай хотод 4 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Завхан, Хөвсгөл, Говь Алтай аймагуд, Дорноговь аймагт 4 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагуд, Өвөр хангай аймгийн Арваа хэр хотод Өвөр хангай, Баян хонгор, Ар хангай аймагуд, Орхон аймагт энэ сарын 5-6-ны өдрүүдэд Орхон, Дархан уул, Булган, Сэлэнг аймагуд, энэ сарын 9-ний өдөр Багнуур, Баг хангай, Налах дүүргүүдийн дунд тус амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Ардын урлагийн бүсийн наадмаас 16 аймаг 3 дүүргээс ардын авиастан гар орчуудыг шалгаруулж их наадмын нэгдсэн арга хэмжээнд оролцох эрхийн бишгийг нь мөн гардуулсан байна. Мэдээ үргэлжилж байна. Монголын сурагчдын эрдэмийн хүрээлэнгийн дэргэдэх хүүхдийн оролцооны клубүүд Монголын эцэг эхчүүдийн холбоо Дэлхийн хаан хүүхэд сангаас хамтран боловсрол ирээдүй 2011 үзэсгэлэн ярмгийг 3 дахь удаахан Монголын хүүхдийн ордонд энэ сарын 18-наас 20-ны хооронд зохион байгуулж байна. Энэ жил 11-р анги төгсөгч, ерөнхий боловсролын сургалтыг эзэмшгээр дунд сургуульд элсэн орох сурагчид болон эцэг эхчүүдийн хүсэлтийн дагуу 3 дахь удаага зохион байгуулагдаж байгаа боловсрол ирээдүй үзэсгэлэн яамг нь эцэг эх, сурагч боловсролын байгууллагын харилцан мэдээлэл солилцох боломжийг олгож, чанартай боловсролын үйлчлэгийг сурталчлах зорилгоор зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа гадаад дотоодын ихтэй сургуулиуд цуслан сургалтын төвөд оролцож байна. Монголын сурагчдын эрдэмийн хүрээлэнгээ зохион байгуулж байгаа боловсрол ирээдүйн үзэсгэлэн ярмаг нь 3 дахь жилд уламжлалт зохион байгуулагдаж байна. Тэгээд манай үзэсгэлэн ярмаг маань 18-наас 20-ны өдрүүдэд өглөө 9 цагаас орой 17 цаг хүртэл үргэлжлэж байгаа. Ерөнхий боловсролын сургуулиуд төгсөж байгаа хүүхдүүдэд мэргэжлээ сонгоход нь тус төхөн болохоор энэхүү үзэсгэлэн ярмаг зохион байгуулж байна. Сургуулиудаа ерөнхий боловсролын сургуулиудаар яваад урилгад тараацсан болохоор хүүхдүүд маань өргөн үрээнд хамрагдаж байна. Тэгээд эцэг эхчүүдтэй хэлгээ та бүхэн ч гэсэн ингээд хүрэлцэн ирээрэй гэж урьж байна. Мэдээж ач холбогдолтой байлгүй яг оюутан болох гэж байгаа хүүхдүүд маань сургуулиуд дөнгөж зүгсчээд яг ямар сургууль, ямар мэргэжлээр сурах гэдгээ сайн мэддэггүй шүү дээ. Иймэрхүү үйл ажиллагаа болсон тохиолдолд одоо ямар мэргэжлээр яаж сурах вэ? Ирээдүйн цаашдын хэтийн төлөв бас гаргахад нь тус төхөн болсон сайн зүйл гэж бодож байна. Иргэн урд дурдны үзэсгэлэн ярмууд ирүүн очиж үзчихсэн үү? Энэ ярмыг ямар онцлогтой? Очиж үзэж байгааг л дээ одоо яг анх удаа ирж байна. Гэхдээ ямар ч байсан анхны сэтгэл гэхэд сайхан байна.
Яг хүссэн одоо мэдээлэл авч чадж байна. Оюутны сурагчид маань хүссэн мэдээлэл энэ дээрээ сургуулиас сонгох боломж бүрдсэн байна гэж ойлгоо. Ер нь бол авч чадлагүй яг бүх сургуулиуд өөрсдийнхөө танилцуулгуудыг болон мэргэжлүүдийнхээ онцлогуудыг маш сайн гаргаж өгсөн байна. Тэгээд сайхан санагдаж байна. Энэхүү үзэсгэлэн яарамагт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бид нэг л гэртээ гар зүргийн үзэсгэлэн мөн яарамагт оролцох сургуулийн захиргаатай хамтран нийт эцэслэлтийн шалгалтаа өгч буй төгсөгчдийг зохион байгуулалтаагаар үзэсгэлэнд оролцуулж байна. Мөн оюутан дээлтэй сургуулиудыг нийгэмд сурталчилж эсэгчид боловсролын байгууллагын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн харилцан мэдээлэл солилцсон арга хэмжээнүүд тус зохион байгуулагдаж эсэгчид эцэгийнхэн хамт өөрийн сонгосон мэргэжлээ эзэмших сургуулийг сонгох боломжийг энэхүү үзэсгэлэн яарамаг олгож байна.